Настаа хатагтай төрсөн өдөр болжээ. Тэрээр өглөө эртлэн босож шуудангаа хүлээж авахд биеэ бэлтлээ. Хоёр давхрын сууцнаасаа тэр шуудан зөөгчийг гудамж уруудан эсвэг хардаг бол доод давхарт суух чаалхуу хаяахан эрэхтэн түүний цагтлуудыг дээш оруулж өгдөг байв. Хатагтай энэ өдөр өөрт нь цагтл ирнэ гэдэгт тунч итгэлтэй байлаа. Охин Миран эдгээр алдаг оног цагтл бичдэг ээжийнхээ төрсөн өдрийг мартах учиргүй. Мира мэдээч хэрэг байнга л завгүй байдаг. Нөхрийн саяхан хотын даргаар тэмдэглэгдсэн бол Мира өөрөө ахмад наснуудын төлөөх ажил үйлсийнхээ хариуд одон тэмдгээр шагнагджээ. Хөгшин хатагтай Мира охиноороо ихэд бахархавч түүний чин зүрхний хайртай охин нь Энид байлаа. Энид гэрдэж бараалаагүй агаад ижитэйгээ хамт амьдрахтаа тунч дуртай. Энүүхэн булангийн цаатах баг сургууль багшилдаг нэгэн байв. Харин нэгэн өдөр Энид би хатагтай Мориссоноос таны хэд хоног хараад өгөөч гэж гуйжглаа. Маргааш эмнэлэгт очиж жижиг мессеж хэлбэр хийх хэрэгтэй байна. Удахгүй харж ирнэ гэж хэлжээ. Гэвч дараа өглөө тэр эмнэлгийн яваад эргэж ирлгүйгээр мис заслын ширээн дээр амьсгал хураажээ. Мира оршуулганд нэр хатагтай Мориссон ээжт нь туслах зуух галлан өглөөний ундыг бэлтгэж өгөх юм бүхнийг зөксүүлж өгөөд буцаж. Энэ явдлаас хойш 2 жилийн хугацаанд Мира ээж дээр 3 удаа ирсэн бол нөхөр нь бараага нэгт шаруулсангүй. Харин өнөөдөр ээж 80 нас хүрч байна. Хөгшин хатагтай хамгийн сайхан дайсан зөө өмсчээ. Мира охин хүрээдэрж магадгүй шүү дээ. Тэгээд 80 насны төрсөн өдөр гэдэг яалчгүй онцгой зүйл үлээ. Эсвэл нэгэн 10 жилийг давж гарлаа гэхээ алийг ч хэлэхэд буруудахгүй. Мира өөрийн биеэр ирэхгүй байлаач ээждээ бэлэг илгээж л таараа. Нас дээр гарсны ээж нь үүнд тунчиг итгэлтэй байв. Түүний хоёр хацар бүр өнгө орон туяарчээ. Тэр яг л жоохон үхчих хөрч төрсөн өдрөө сэтгэл хангалттай өнгөрөхдөө би сэтгэлээрээ бэлэн байлаа. Хатагтай Мориссын ердөө өчигдөрхөн баяр сууцанд нэг цэвэрлэгээ хийж харин өнөөдөр өглөөний цагаа өгт нийл захидал хэлэн цэцгийн баглаа барьжээ. Доод давхарт нь суух хатагтай грант мөн билүү хийж өгнө. Их хөтийн цайнд урдсан байлаа. Жаалхуу Жони ч бас боодолтой гаагаа хөгшин хатагтай тулж шуудан эртэл гадагш гарахгүй гэж түүнд амлажээ. Та зөндөө олон бэлэгтэй болох байхаа би л 6 нас хүрэхдээ олон гоё бэлэг авсан гэж хүү ярина. Хатагтад ямар бэлэг таалагдах бол гэрийн шахаа ноосон цамц нэр ноосон цамц ойл гоё. Хөхөнгөтэй бол бүрт сайхан нөхөр жимийн түүнийг цэнхрэн өнгийн хувцас өмсгөтөнд тунч дуртай байдаг гэсэн. Эсвэл ширээний жидэн ном тэр дундаа гоё зурагтай аяллаа ном тод гихчийн хар толботой ханийн жижигхэн цаг байсан ч болно түүнийг баярлуулах юм өчнөө бийдээ. Хатагтай цонхны дэрэг зогсоод гадагш шарлаа. Шуудан цөөгч үүдийг нь чиглэн дугуйтай булан тойрч байгаа нь үзэгдэв. Хөгшний зүрх хурдан зөглөө явчихлаа. Жони бас шуудан зөөгчийг харцгаад үүд рүү ухсхийв. Удалгүй шатууд харах хөлийн чимээ сонсохдоо Жони хөгшин хатагтай хаалгыг догшхон тэрэ. "Имээ, тань шуудан ирж" гэж хүү орлов. Хүү түнд 4 тухтай авчирчээ. 3 нь хуучны найзуудаас нэрсэн ил захидал харин нөгөө нь Мирагийн бичгийн төвлөмжлөгдсөн тухтай байлаа. Хатагтай гинтхэн уран муугийн бэрхийг мэдрээд явчихв. Илгэм жалгуу Жони алгаа эмээ. Илгэм чинь шуудангаар явуулахад арай том байсан баг. Тэгээд ирээгүй байж таарна. Охиных нь бэлэг удалгүй илгэмжийн өргөлтөөр ирэх үзээ. Эсвэл өөрөө бэлэг барьчихсан ич ваач юм билүү тэр төвчээртэй байхыг хичээлээ. Дараа төрсөн өдрийн эзэн маань охиныхоо цагтлыг баг дуртай дургуй задлав. Ил цагтлын дотор нэг цаас нуглан хийжээ. Ил цагтл дээр төрсөн өдрийн минь түгий гэсэн хэвлэлнүүд бичгийн дор охин энэ чекер хүссэн юм аваарай. Мира Харлт хоёроос гэж гараараа таталтан бичсэн байв. Ил цагтлын завсраас мөнөөхөн чек игээл дальчиг үрэн гимсэн шувуу шиг шалан дээр салт засгийн унлаа. Хөөрхий өгшинч тэр дорой аяар бүхийн алга дарамцаасыг газраас авч түүний бэлэг түүнд барьсан гоё бэлэг гараараа өнөөх бэлгээ хідэн хэсэг болгон урч хаяв.